анх ээлжид зориулаад ингээл мод тариал. Тэр маань аягүй гоё ургаал. Тэгээд цэцэг одоо урд амар хог могтой байсан газар ингээл аягүй гоё цэцэг ургуулаад тэгэл олон ингээд цэцгнүүд ургахыг харах. Тэгээд мод маань ингээл анх ургаал. Анхны нот тэгэхээр шилмөөс нь анхны нот навчин ингээл гарч ирэх. Яг хүүхдэд төрж байгаа анх төрж байгааг харж байгаа юм шиг тийм аач яргал мэдрүүлдэг. Тэгээ мод тарьж үтсэн, зүлэг тарьж үтсэн, цэцэг тарьж үтсэн хүмүүс бол бүгдээрээ энийг мэднэ. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Таны улс таны төлөө юу хийж чадах вэ гэж хүү асуу. Харин эх орныхоо төлөө та юу хийж чадах вэ гэж асуусан John F. Kennedy-гийн энэ алдартай сайхан үгээр энэ удаагийнхаа дугаарыг бид эхлэе гэж бодлоо. Манай зочин Дулан Чавын Эрдэнэ чулууныг бид дэлхийн цэцэрлэг Монголд нэртэй төрийн бас байгууллагын үүсгэн санаачлагч, удирдан зохион байгуулагч гэдгээр нь онцлон энэ удаагийнхаа дугаарт урьсан байна. За сайн байна уу? За сайн байна уу? Бидэнтэй Берлин хотоос холбогдож бидний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Сүүлийн 11 жил ингээд яг нэг зорилго тавиад ингээд явхад асар олон гоё адал явдлууд, гоё түүхүүд, Монгол хүмүүстэйгээ хамтарч ажилласан гоё түүхүүд ингээд байдаг юм аа. За тэгээд тэрний нэг нь бол одоо Нацаг Дорж Ахмаар байна. За Нацаг Дорж Ахмаар нь бол 2015 онд Smart UB гэсэн төсөл хийсэн. Тэр нь бол Google-ийн одоо төсөл байлаа. Google-ийн Map гэдэг бүх хүмүүс мэднэ тийм ээ. Тэрний Street View буюу годамжнаас харах гэдэг төслийг Улаанбаатарт хэрэгжүүлсэн. Тэрийг би Facebook-ээр харж олж мэдээд ахтай ярилцаад гуйгаад бидний мод тарьж байгаа талбайг гэж 2015-нд эхлэхээс ахна шүү дээ. Тэгээд ингээд аваад өгөөч ахаа би ийм хийнэ гэдэг. Итгэх хүмүүс амар хоор байлаа тий. Тэгэхээр Нацаг Дорж ах бол Tritium гэдэг компанитай. Тэгээд Google-тай хамтарч ажиллаж байгаа хүн гэдэг бол ямиг хүлээж авах чадвар, одоо алсыг харах, өргөн дэлгэрээр сэтгэх, одоо Google-ийн хэмжээнд сэтгэж байгаа хүн чинь бол шууд намайг ойлгосон. Тэгээд тэр машина явуулаад 360 градус зэрэгдэг 3D зураг авдаг машина явуулаад ингээд зургийг бидний талбайг одоо тэр хашаа тайн тэр худагтай ингээд аваад өгсөн. Одоо энэ жил тарих талбайтай ингээд аваад өгсөн. Тэр аюу гой дорсомж одоо ингээд 6 жилийн дараа тэр 2015 онд агуулсан зургийг харахтай иш чавст ямар хөөрхөн өрөвдөлттэй байсан бэ гэмээр манай худаг харагдгийг манай тэр хашаа ингээд одоо бидний анх хүлээж авахд ямар өрөвдөлттэй одоо байсан бэ гэдгийг харагдгийг тэгээд энэ гоё дурсамж болж байгаа маа. Одоо тэгээд бид нэр 2021 онд нарны эрчим хүчээр ажилладаг насаас одоо худгийн насаас тавиад тэгээд моднуудаа энэ жирээс эхлээд одоо шинжлэх ухааны гоё ололтоор моднуудаа ингээд нарны эрчим хүчээр ажилладаг насаасаар гарсан усаар гэдэг усалдаг болно. Тэгээд би танаас дараагийн асуулт асууя. Түрүүн би ингээд 2010 оноос эхлээд 2015 он хүртэл модоо тарих гэж аваад бүтлгүүдсэн гэсэн энэ хооронд чинь 5 жил байна тийм. Маш урт хугацаанд юм хийж байгаа хүний хувьд та ингээд ийм хэцүү хүнд бэрхшээлийг ингээд даван туулаад буцаад энийг ингээд хийх сэтэл чинь юу болж өгдөг вэ? Та ингээд би энийг бууж өгч болохгүй буцаад хийх сэтэл чинь юунаас төрдөг вэ? Та одоо мэдээж унтахтаа бол мэдээж хэцүү бүхний бүгдээр буцаад ихтэй та юу бодож, юуг сэтгэж ингэж цаашаа энийг хийя гэж бодож хийдэг вэ? Тэгээд олон хүний бас олон сайхан монгол хүмүүсээ одоо тасламж дэмжлэг, сайхан сэтгэл одоо болгоч бүтээч гэсэн сэтгэлээр олон хүний одоо тэр нэг юу гэдгэлээ синержи тийм юмас бас сайхан хүч авдаг байхаа гэж би боддог юм аа. Таны хийж байгаа ажлыг тэгвэл олон сайхан монгол хүмүүс маань өнөөдрийг харсан ажил бишээ. Ирээдүйн үр хөвгтдээ одоо үлдээх тэр зүйлийг бүтээх гээд яваад байна гэдгийг олон хүн мэдэж одоо нэгдэж байгаа гэж сонслоо бид нар. Миний асуух асуулт Германд та одоо 22 жил амьдарч байгаа гэж ярьсан. 22 жил гэсэн тийм.
Тэгэхээр энэ 22 жил болчихлоо тий. 24 жил. Тэгэхээр энэ олон жил герман хүний одоо хувийн зан чанар, монгол хүний зан чанар гэдэг хоёр талынхаа хүмүүсийг ерөнхийд мэддэг болчлоо гэсэн үг шүү дээ. Насныхаа бараг талыг одоо Монголдо насны талыг германд өнгөрүүлсэн байна. Тэгэхээр манай монгол хүмүүсийн алсын хараа хаана очих вэ? Израиль улс яаж одоо 2000 жилийн дараа яаж улсаа байгуулсан түүхийг мэдэх үү? Нэгдсэний үндсэн дээр хүн болгон ганцтай юм хийх биш. Бөөнөрөө бүгдээрээ хамтаа таны ажил гэж хаагүй байхгүй тий. Өмнө бол аюу олон жил одоо ч гэсэн би израильчүүдийн, еврейчүүдийн амьдрал, түүх, шашин, соёл хэвшлийг аюух олон судалсан юм аа. За тэгээ Израиль улс яаж одоо буцаад 2000 жилийн дараа улс болсон бэ? Тэнд бас хүмүүс бэлдсэн юм аа. Хамгийн эхлээд Францд байсан нэг амар баян хүн одоо бас цаг үеэс төрүүлж явж штэ тэр хүн чинь. Тэгээ тэр хүн хамгийн анхны 500 газрыг анх одоо 1901 онд ч үлээ 3 онд ч үлээ одоогийн байгаа Израиль улс анх худалдаж аваад тэгээд тэндээ Израиль хүмүүсийг аваачуулаад Facebook гэдэг хөтөлбөрийг хийсэн юм аа. Тэр Facebook гэдэг хөтөлбөр юу юм хэлдэг шүү дээ тийм ээ. Хамтралцах хөтөлбөр. Одоо дөнгөж улсаа байгуулах гээд анхныхаа 500 м газрыг худалдаж авчаад тэр хүмүүс өөртөө хоёрыг удаад таны ажил гэдэг ингээд бүдэрд ингээд хойшоо суугаад ирсэн бол тэр улс байгуулж чадахгүй шүү дээ. Одоо энэ биткойн, Facebook гэднээс чи бүгд нь еврей хүмүүс хийсэн байгаа даа. Эднээс яас мандагтай холно шахахгүй эднээс чинь нэг дэмжих одоо хэвшилтэй олцсон арт юм байхгүй. Тийм учраас юм мундаг байгаа даа. Бид нэг дэмжих, нэг зорилготой байх, нэг үнэт зүйлтэй байх гэдгийг бид сурах хэрэгтэй юм аа. Бид тийм юм хийх хэрэгтэй юм байна. Одоо бид нэг газар бүгд хамтраад юм хийж одоо туршлагаж сурж ус бэ ус сурахгүйгээр одоо тэр хамтарч ажилладаг болъё, нэг зорилготой болъё гэж мянга дахиад 30 жил ярих баг. Бүтэхгүй. Харин хүн яг хийсэн юм хэдэж мартгүй ингэдэг ш дараа. Сонсон юмныхаа 97%-ыг мартна, уншсан юмныхаа 40%-ыг мартна, бичсэн юмныхаа 10%-ыг мартна. Хийсэн юм хүн хэдэж мартдаг байхгүй. Тэгээс гадна хийсэн юм нь үр дүнд хүрэхэд хүн хэзээч мартдаггүй бөгөөд дараагийн юм хийх урам зориг. Тэгэхээр бид энэ бензин хайхнаа буцааж нөхөн сэргээж ойжуулсны дараа бид говьдоо одоо тэр төлжөөд байгаа айхтруулдаг газруудаа мод тарих ноу хавгаа сурна, хөвчлээ сурна, арга барилаа сурна, санхүүгээ босчлоо сурна. Ингээд ийм юм олон юм дээр сураад авчих байхгүй юу? Та сүүлийн жилүүдэд маш олон зүйл одоо их орныхаа төлөө хийсэн байна. Гэхдээ энэ мэдээж маш олон хүн хийж манай их орон хүчрэх одоо хөгжилтэй орн болно гэж бодож байгаа. Таны хувьд манай монголчууд хувь хүний зүгээс юу хийвэл манай их орон хөгжих вэ? Таны тийм санаа оноо байна уу? Юм багаас эхэлнэ. Германууд ч гэсэн одоо германууд мундаг байгаад байгаа нэг амар одоо нэг ухаантай болоод бид нэр ухаангүй гэдэг юм болоод байгаа юм ерөөсөө биш ээ. Бид нэр одоо далайн гарцтай цаг агаараа хойд шүү дээ тийм ээ. Асар гоё тааламжтай орчинтой. Зэлдээ 2 удаа ургац авч ийсэн. Одоо хүртэл авж байгаа. Ямар ч одоо ган ман гэж ерөөсөө мэдэхгүй. Ийм байгалийн нөхцөлтэй оршиж байгаа арт түмэн учраас тийм ээ. Тэр нь үүдүүлэлтэнд төрүүлж явсан учраас ингээд бидний мундаг байгаад байгаа маа. Туршлага санхүүгийн одоо баялаг одоо туршлага гэдэг нь ингээд олон зуун жилийн турш ингээд хоригдлогдсон учраас мундаг байгаад байгаа маа. За тэгэхэд манай монголчууд бид нэр одоо сайхны хүртэл одоо бас ингээд хаалттай байлаа. Одоо та бид хорч одоо бас нэг сайхан гарч ирлээ шүү дээ. Одоо ингээд маргааны ертөнцийг харж байна. За тэгэхэд бид нэр яаж хөгжих юм бэ гэхтэр жижигээс эхэлнэ. За тэгээ мундаг юм ярьдаг ус төрчдөг бид сарид шаалаа, худлаа гэдгийг ойлгочлаа. Тэгэхээр бид нэр одоо Германы ард түмнээс суралцах юм юу гэхтэр зүгээр ядаж Монголд байгаа. Одоо Монголда юм хийх гэдэг улсуудаа ядаж хүн бүр дэмжиж ингэж ажиллах хийж сурах хэрэгтэй байна. Юм хийж байгаа нэгнээс нь юм худалдаж аваа, жоохон орлого оруулаад одоо юм бүтээх гэдэг улсууд нь жоохон дэмжээ, тийм ээ. Ингэж хэвшихгүйгээр ичнээ гоё хийгээд байгаа улсууд маань уран алга дээр нь гоё юм санаж яваад одоо дэлхийд байхгүй хамгийн амар өндөр үнэтэй банкны зээлийг аваад тэгээд асар хүнд нөхцөл юм хийгээд ингээд нэг атайхан нэгийг гаргаж идэл манайхаа ерөөсөө итгэдэггүй авдаггүй
Тэ гонжийн жоо авдаг байхгүй. Тэгсээр гал нөгөөдөл чинь ингээл сөхрөөд унаал тэгэл хамгийн алдаал тэгэл хашраал тэр амар сүн одоо хэцүү байгааг нь харсан хүмүүс бас хашраал за ингэж өөдрөл хийх гээд ингэх юм бол балах юм байна гэдэг айдаг байхгүй. Тэр би маш олон жишгээр харсан. Тийм учраас одоо герман лугаа ажиллах хүчгийн тулд бид нэр эхлээд ядаж нэгнийхээ хийсэн бүтээсэн юмыг үнэлж хайрлаж холдож авч хөрөнгө оруулж хөл дээр нь зогсоох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо юу ч хөгжих шансгүй байна. За тийм учраас ингээд Монгол ахын дүүсийнхаа хийсэн бүтээснийг өөрөө үлгэрлэн худалдаж авч тэгээ хүмүүсийг уриалдаг юм аа. Бид нар ийм жижигхэн зах зээлтэй мөртлөө өөрсдийнхөө нэг худалдаж авахгүй гадаадын бараа бүтээгдэхүүнд худалдаж аваад гадаадынхаа нэг сайншраад бид нэр өөрсдийнхөө орчин тогтнох үндсийг сүрүүлээд байгаа маа. Ингэж болохгүй. За тэгээд энэ одоо өмссөн биний одоо маш их баяртайгаар өмсч одоо гайхуулдаг энэ фантазиг бол одоо манай Ариуна Сори дүү маань хийж гисэн германд одоо боловсрол эзэмшсэн дизайнер одоо Монгол үнэхээр дүүд минь үнэхээр багтаад байгаа юм да. Тэгээд дүүгээ эзэн дэлхийн зах зээл гарахад нь дэмжнэ гэж бодож байгаа. Бид нэр ингээд бидний тарьсан моднууд сайхан ургаад бидний дээр одоо гадаадын жуулч төгс ирээд нэг ширхэг мод тарьдаг болоод бидний асар ихээр таньдаг болсны дараагаар одоо энийгээ бас өмсөд мэдээж явж лээ. Тэгээд Монгол хүн болгон баян тансаг сайхан улс орн маань сайхан болохын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Одоо хүчин зүтгэл хэрэгтэй гэх нэг учиргүй лахлаа гэх юм хийх гээд ах юм юу юм. Гэхдээ багаар эхлээд зүгээр хөвсцгээе. Монгол хүний өмс хийсэн кофтэг өмд бандаж аймс готал өмссөн байна, тэнэг байна харагдж гэж хэлэх хүн нэг ширхэгч байхгүй. Тэгээд ялангуяа тэр биднес хийсэн пүүз бол анхаар гайхамшигтай гоё болсон. Дааш цөөн хүн мэдсэн. Тэр авсан одоо авч үдсэн, өмсч үдсэн хүмүүс л дахиад авъя гэл ингээл одоо дод нэгхэн хайшин. Гэхдээ ямар ч байсан эдлэгийн чанарын хүний эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг гоё тийш хийснээр мэдээд тэгээд ингээд дахиад авъя. Таны энэ хэлж байгаа дээр бол үнээр санал нэг байж гэн төр зэсгээ хараад одоо дээрээс юм хүлээлгүйгээр бидний эргэн бүрийн чадах зүйл бол эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаж аваарай, хогоо бити хаяарай гэдэг өнөөдөр хоёр зүйлийг одоо хэсэгхэн хүмүүс ч гэсэн хэрэгжүүлээд эхлэсэй гэж одоо уриалж байна. Миний зүгээс хамгийн төгсгөлд асуух асуулт таны амьдралдаа гаргаж ирсэн хамгийн чухал бөгөөд зөв шийдвэр юу байсан бэ? Эхнэртэйгээ танилцаад эхнэртэйгээ одоо гэр бүл болсон миний хамгийн зөв шийдвэр амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр хамгийн аз жаргалтай шийдвэр байсан гэж боддог. Чухал ажил хийж байгаа эр хүний ард ийм дандаа тийм сайн эхнэр явдаг гэсэн тань ашиг тус дэмжлэг үзэлдэг байх та тийм. Тэгэл яхаа одоо чинь би сүүлийн 11 жил ингээд зундаа зарим жилдээ бол 6 сар гээд явж байгаа. Тэгээ 6 сар ингээд гэр бүлээ орхиод одоо орлого олохгүй ингээд мод тарина гээд явах. Ямар цалин байлингүй явах ч амаргүй шүү дээ. Тэгээд тэрийг хүлээн зөвшөөрөөд дэмжинэ гэдэг бол бас хүн болгоны ойлгож чадах юм биш гэж би боддог юм аа. За тэгээд миний ихнэр бол одоо намайг дэмжиж чадлах баяртай байдгийг тэгээд амжилтанд монголчууд бүгд хамтдаа хүрнэ. Одоо хувь зээнийхээ энэ одоо юунд зорж одоо ямар үүрэг даалгавар одоо авч төрсөн гэдгээ бол ойлгосон гэж бодож байгаа. Тэгээд эндээ ингээд надтай хамт ингээд явчихаа ихнэртэйгээ хүүхдүүдтэйгээ тэгээд ажиглалтай амжилтанд монголчуудаа хамтдаа хүрэх. Таны дараагийн төлөвлөж байгаа төлөвлөгөө одоо проект нь юу вэ? Зөндөө юмуд ингээд зорж байна. Дараагийн төлөвлөгөө бол бид нэр сүүлийн одоо анх мод тарьж ээжтэй мод тарьж хамгийн анхны тарьсан модноос ахуулаад өнөөдөр хүртэл ингээд та хоёртой хийж байгаа одоо нэвтрүүлгийн хүртэл ингээд бичээд авдаг юм аа. Тэгээд яах гэж байгаа юм гэхээр ийм тэмдэглэл хөтөлбөрийн би өдөр болгоо. За тэгээд сүүлийн хэдэн жил ингээд тэмдэглэлүүд хөтлөлөө. Гадлын явдлуудаа бичдэг хөө энэ 2016 оны ଭିତରେ ингээд дууссан. Тий. За энэгээр бид нэг ном хийх юм аа. Энэ тэмдэглэлүүдээрээ. За тэгээд 2018 оны юм байна. Нэлээд зурцаараа тэгэлсэн байгаа үст тийм. Тийм байна. Энэгээр адлуудаараа нэгтгэл ном гаргах юм. Тэгээд ном нь ein einfacher Mann keine einfache Aufgabe нэртэй байхыг одоо сүүлийн 11 жил одоо анхны матас өдрөөс ихсэн зураг
видео бичлэгнүүдийг дандаа Sony гар утас Sony камераар авсан байгаа. Тэгээд Sony компанитайгаа хамтраад ингээд гоё кино хийгээд дэлхийн зах зээл дээр гарганаа. Дэлхийн кино наадмуудад оролдоноо. Дэлхийн кино наадмуудаас хамаг шагналуудыг авнаа гэдэг ингээд төлөвлөж байгаа. Одоо мод тарин одоо бид нэр арт түмнэрээ бүгдээ нэг газар мод тэрий хамтарч ажил сурыг хэвший. Ямар ч юм хүн сурдаг байхгүй юу? Тэ. Одоо бид нар нүүдэлчин арт түмэн учраас ингээд хамтрах, нэгийг ойлгох, төвчээр сонсох энэ боломжууд маань хязгаарлагдмал байлаа. Одоо энэ Facebook, одоо энэ Twitter тийм ээ. Энэ орчингууд үүснээс хойш биднэрт одоо олон зуун жил дутагдаад байсан тэр боломжууд одоо бидэнд гарч ирж байгаамаа. Тэр нь үнэхээр хоорондоо ярилцах, хөдөө амьдраад өөрийнхөө малыг маллаад ингээд хамтраад ингээд юм хийх боломж байсангүй, тийм боломжтой байсангүй. Тэгэхээр ийм сэтгэхүй байсангүй, ийм хөвшил байсангүй. Тэгэхэд одоо ийм сайхан орчин гарч ирээд биднес дэлхийн хаана хэн байх нь хамаагүй хамтарч ажиллаж болж байгаамаа. Энэ их гоё боломж, алтан боломж. Энэ сайхан боломжийг бид нар Монгол ахын дүүстэйгээ ингээд Facebook одоо сошиал орчинд цагийг бити дэмий өнгөрөөгөө гоё юм сураарай. Бид нартай хамтарч гоё ажиллаарай. Одоо бид нэр 2019 онд суврах хэлбэрээр дэлхийн одоо бүр багталтайгаар хэлмээрээ дэлхийн хамгийн том ногоон суврагыг одоо бодис шашинтай улсуудын донд гэх юм бол үстэй бид нар хамгийн том суврагыг одоо бодис шашны суврагыг ногооноор мотор хийцээ. Үнэхээр гоё багталтай гоё юм хийцсэн бид нэр. Одоо дараач ихэд надаас ингээд өндөр ингээд 2 м гараад ургана. Тэгэхээр маш гоё харагдана. Одоо энэ сошиалаараа ингээд бизнес нэгдээд одоо 10,000 болчихъя гэдэг ингээд явж байна. За 10,000 болчих юм бол бид нэр бас дэлхийн том сангуудад хандах боломжтой болно. Бид нэр системтэйгээр юм хийж байгаа. Одоо бүх ард түмнэрээ бүх Улаанбаатарчуудны газар мод тарьж хамтарч ажиллаж сая гэдэг түрүүс хойш ярьлаа тийм ээ. Тэгэхдээ ямар ч юм шинжлэх ухааны үндэстэй бөгөөд тань мэдгүй эхний одоо эхний мэдлэгүүд хүнд өгөх ёстой. За мод тарья гэж гिचнээ ярьж байгаа боловч яг юунд хэрэгтэй юм одоо миний мод өнөхөр урах юм уу би ямар мод тарьж байгаа юм ач холбогдол нь юу юм энэ мэдийг мэдэхгүйгээр хүм одоо социализм үйлдэлтэй бид гिचнээ 100 сая мод тарьсан. Тэгээд хинч осолж байгаагүй аль нь ч ургаагүй. Тэгэхээр бид энийг өөрчлөө буюу эхлээд хүмүүс тань мэдхүүг нөгий. Яг мод гэж юу юм? Модтай газар яагаад ус байгаад байгаа юм? Модтай газар яагаад борооцтоод байдгийг энэ болгоныг ойлгуулсан шинжлэх ухааны хэлбэршүүлсэн хэллэгээр бичсэн дэлхийн 40 улсад одоо орчуулагдаад гарсан энэ номыг бид нэр монгол хэлээр ингээд орчуулаад гаргасан юм аа. Тэгээд хүүхдүүд бид нэр спонсор болвол одоо худалдаж авахуулаад авчлахгүйнүүд нь бид нэр том спонсор болж байгаад энэ номуудыг хүүхд болгоны ширэн дээр тавина гэдэг нь зорж ажиллаж байгаа. За ийм номыг бол 3 жил нацалж байгаад ямар ч гэсэн бүтээсэн юм аа. За энэ номыг одоо орчуулгад оролцсон, хэлэхэд оролцсон Германы Goethe Institute, Monsoder компанийн дээр нь залуу байгальтай станцын одоо ахлах мэргэжилтэй сүнжтмаад маш их барилж явдаг талхлаа илэрхийлье. За ийм ном гаргасан байна. За энэ нэг кино байна. Энэ киног 2013 онд үзсэн. Кино театрт хүүхдүүдтэйгээ үзсэн. Тэгээд ой модны тухай шинжлэх ухааны одоо техникийн тэр үе хамгийн өндөр хамгийн одоо сайн техникээр одоо зургийг авсан ийм ой модны тухай гоё кино. Энийг бид нар бас 6 жил нацалцсаар байгаа ямар ч байсан Германы элчин сайдын яамны дэмжлэгээр бид нэр Монгол улсын ардын жүжигчин Цэрэн Давхбайн дуугыг оруулаад синхрон дуу оруулаад ингээд бэлтгэсэн байгаа, бэлэн болцсон байгаа. За бид нэр 2020 онд уул нь энэ киног хийсэн уран бүтээлчийг ураад Герман элчин сайдын яам, Goethe Institute, Friedrich Ebertийн сан бид нар Монголд байгаа бүх одоо Германы байгууллагууд бүгдээрээ оролцоод ингээд киноныхаа нээлтийг хийгээд Германд суулж байгаа одоо 14 сургуульд анх гаргая гэдэг ингээд бэлдсэн байж тал одоо энэ ханиад гараад ингээд хойшлогдчихээ. За тэгээд энэ жил нэг хийнэ гэж төлөвлөж байна. За хүүхдүүдэд одоо энэ киног биднес арчилж бэлдсэн байх нь шүү дээ. Тэгээд шууд YouTube-аар ягаад тавьчихгүй байгаа юм бэ гэхдээ энэ киноны өөрхөн дээр дуу одоо тэр үнэхээр зураг авалтыг бас үнэхээр гайхамшигтай сайхан болсон учраас кино театрт хүүхдүүдийг сургуулаар навчаад кинод энэ киногоо үзүүлээд одоо энэ номоо уншуулад за тэгээд
киногоо үзээд номоо уншаад ингэснийхэн дараагаар бид нэр кино театрын үүдэн дээр нь бүх хүүхдүүдийг нэрийн бичсэн ийм одоо савн дээр савн дотор нь гүзээлцгний өрсөлдөөтэй өгөөд тэгээд нэрийн бичсэн өгөөд хүүхдүүдэд зуны даалгавраараа услаад гүзээлцэг нь гэртээ ургуулахыг ингээд боломжийг өгнө. За ингэснийхэн дараагаар хүн одоо ном уншаад ойлгоод кино үзээд бас ойлгоод өөрөө гэртээ гүзээлцэг нь тайлж үзээд амтлаад ингээд ойлгосныхын дараагаар бид нэр бас байгаль ихтэйгийнхээ хайрлын мод тарих гэсэн энэ цөл зуртай болсон гоё хэлэлттэй болсон. Тэрийг сонсоход хүүхдүүдийг сургуулиар нь одоо мод тарьж байгаа талбай дээр аваачаад гэр бүлтэй аз жаргалтайгаар ингээд мод тариулна гэж бэлдэж байгаамаа. За тэр мод тарьж явах үед нь бол бид нэр мод тари байгалийн хамгааллын гэдэг дууга сонсгож явах болно. Бүх 5 мэдрэхүүгээр нь модны тарихын ач холбогдлыг одоо сайн сайхныг гоё аз жаргалтай байдгийг үж ойлгуулж одоо хүмүүсийг баярлуулж ингээд аз жаргалтай мод тариулъя гэж бэлдэж байна. Тэрний тарьж байгаа моднууд бол одоо тун удахгүй одоо заавчтай чатгүйгээр интернетээр шууд сонгох боломжийг бид нөхөх гээд ажиллаж байна. Тун удахгүй бид энийг биелүүлсэн байна. Тэгэхээр та надтай заавчгүй шаардж маалж асуулгүйгээр шууд одоо ямар хэлбэртэй одоо энэ жил бид нэр штанг өргөж байгаа хүний зурагтай логотойгоор тарих бэлдэж байна. Дараа нь бид нэр соён хэлбэртэйгээр тарина. За тэгээд явандаа бид 5 гэмийн хэлбэр рүүгээ ингэж орноо. Тэгээд хүмүүс шууд одоо кино театрт ороод одоо суудлаа ингээд худалдаад авдаг шиг загвалчгүй одоо очихоос өмнө интернетээр ингээд тэр тарих модооныхоо дугаарыг сонгох юм болж байна. За дээр нь одоо энэ нэвтрүүлгээд одоо тохиолдуулаад гадаадд байгаа 140 мянган Монгол ахын дүүстэй нэг мод өөрийнх нь нэрээр тариулаач гэд ингээд уриалъя. Тэр та нарын өгсөн мөнгөөр Монголд байгаа ийм жижиг өрнөөс нь ахуулаад бидний 6 настай болцоо хонь худалдаж авдаг. Тэр суулгацыг 6 жил хүн услаад ингээд хөдөлмөр зарцуулаад ингэж байгаа тэр хөдөлмөрийг бид нар үнэлээд худалдаж аваад тэр одоо мод үржлийн газруудад бид хөрөнгө оруулж байгаа шүү. Одоо бид нар бол тэрнээс л ашиг олоод байгаа юм бол өөрөөс огт байхгүй одоо хэлье. Бүгдээ нийлээд дэлхийн хамгийн анхны бүх жуулчд нь ирээд мод тарих анхны ус олчихъя. Тэгээд бүх иргэдэн нэг мод тарьждаг бас анхны ус олчихъя. Энд чинь аюу гой том маркетинг, аюу гой том одоо жуулчдыг татах юм арга байгаа юмаа. За тэгээд бид нар жуулчдыг одоо мод тариулаад тэднэртэй өчргийн мөнгөний автаа гол нүшээ. Бид нартай гоё найз болох боломж нөхөх гээд байгаамаа. За тэгээд энийг бол богиноор хэлэхэд ардын дипломат гэж байгаамаа. Тий. За тэгээд цөмөрө бүгдээрээ монголчууд бүгдээрээ гадаад байгаа хань тус маань бүгдээрээ ардын дипломат нар болцгоё. Та бүгдүүд одоо Монголда нэг мод тарьсан гэд гадаад найзуудтай байхад таныг бол үнэлэмж чинь шууд ингээл өснө гэж бодоорой. Тий. Ягаад гэвэл гадаад хүмүүс бол тэнэг хүмүүс биш. Тэгээд би Монгол улстай ингээд нэг мод тарьцаа, миний модны дугаар нь энэ байна. Ингээд зураг нь энэ байна гэд үзүүлэхэд нэг сайхан байх нь байна. Хоёрт нь бол гэр бүлээрээ ирж тариул одоо хүүхдүүд чинь насан туршдаа гоё дурсамжтай байхаа болно шүү. Танд бидний урилгыг аваад манай влогт оролцсонд маш их баярлалаа. Тэгээд таны ажил үйлс ингээд модчгээ олон салаа үржиж яваарай гэж бас хүсээрэй. Тэгээд танд хамгийн сүүлийн үг хэлэх боломжийг олъё. Монгол хүний сайхан сэтгэл би итгэдэг юм аа. Монгол хүн болгон сайхан сэтгэлтэй гэдгийг хэлье. За тэгээд та хоёртой нэвтрүүлэгт урьж оролцуулж төвчээртэй сонссонд маш баярлалаа. Манай влогоос бас уриалж байна. Бүгдээрээ ногоон Монгол олцгоё. Дэлхийн байгалаа хайрлцгаая. Тэгээд манай влогийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Баяртай. Бүгдээрээ мод тарьцгаая гэдээ болох юм тий.